Сайн байцгаана үзэгчдээ бид бүхэн Жигүүр Карсын гадаа хүрэлцэн ирсэн байна. За Жигүүр Карсын хамт олон маань аял жуулчлалын улирал эхэлсэнтэй холбогдуулаад 20-50% хямдрал зарласан байна. Ингээд нутагш орж үйл ажиллагаатай танилцгаая. Манай компани 16 жилийн турш Япон улсаас бүх төрлийн хайл өгс болон Forerunner, FG Cruiser, Prado 150 хүртэлх автомашины задрагааны сэлбийг баталгаатаар нийлүүлээд 16 жил өнгөрсөн байна. Манайх бүх төрлийн сэлбэгэндээ 20-50% хямдрал зарсан байгаа. Дөрвөн төрлийн автомашиныхоо одоо бүхэн сэлбэг байгаа гэсэн үг. Одоо хамгийн сүүлд буусан сэлбэг маань бүр 5000 км явсан бүр шинэ сэлбэгнүүд чухал буусан байгаа. Тэг. Төрлийн хаалга, капот, гүпер болон мотор хороо болон явах хэдэн сэлбэгүүд бүгд байгаа. Мэдээж үүсгэл хүчтэй бол нэг номер учраас бид нар үүсгэл хүчийн тав тухтай байдлыг хангахын тулд бид нар одоо хүүхдтэй ирсэн хүүхдлээ PlayStation тоглоод хүүхдтэйгээ цагийг зугаатай өнгөрүүлээд машинаа засуулаад амралтын өрөөнд цай кофегаар үйлчлүүлээд тэгээ яадаг байгаа. Засрын хэсэг маань бол энэ. Тий. Дээр нь сэлгийн хэсэг сэлбэг амралтын өрөө дэлгүүр байгаа. За бид Жигүүр Карст орж ирээд танилцаа зогсчод адуучтай холбооны маань үүсгэн байгуулагч тэргүй мөнх хоёр маань үйлчлүүлээ зогсож байна. За Жигүүр Карсаар хэдэн жил үйлчлүүлж байна? За би ер нь одоо 3 жил үйлчлүүлж байна да. Ер нь одоо ингээд аймагуудаар их явж, сумдуудаар явж, тэгэл ерөнхийдөө давхиж явж ирээд орж ирээд Жигүүр Карсаар машины янзуучлаад эргэл гараа авчдаг. Машин найдвартай гэж ганцаараа явчихна, хоёулаа явчихна, гуруулаа явчихна. Тэг ингээд бас одоо ингээд би чинь 6 аймгийн сумдуудаар явах гад төлөвлөгөөтэй. Маргааш одоо Дорн Цухаатар гэж гарлаа шүү дээ. Тэгээ машины янзуулж. Машины янзуулж байна. За 3 жил үйлчлүүлж байна гэж байна. Жигүүр Карсын хамт олон ер нь найдвартай баталгаатай гэдэг. Найдвартай шүү дээ. Одоо ингээд би юм янзлуулчаа дараа нь залгана шүү дээ. Инглээ тэглээ ийм байна, сайн байна, инглээ тэглээ гэдэг өөрсдөө залгана шүү дээ. Машины яаж ин хэр байна. Юу болсон байна уу, болоогүй нүү гэдэг ер нь баталгаатай найдвартай байдаг. Араасаа сонгох ганц шалтгаан байна шүү дээ. Сэлбүүд найдвартай тийм ээ. Тэгээ засаж байгаа залуучууд маань сэтгэлтэй. Тэгээ ингээд манай одоо дарга нар ч гэсэн ингээд өөрсдөө ч гарч ирээд машин тэглээ инглээ гэдэг. Тэгэхээр одоо манай үзэж байгаа хүмүүс бүгдээр сайхан Жигүүр Карсаар машины янзлуулаарай. Ер нь найдвартай шүү. Тэгээ би нэг зүйлийг нэг газар нэг машинаа ер нь нэг л газараар янзлуулаад байвал амар юм байна гэж. Тэгээд олон хүний гараар орж явах гэж зүйлдээ ойлгох юм шүү дээ. Тэгэхээр нэгд баталгаатай, хоёрт найдвартай, ерөөсөө яг энэ хүү Prado 150 энэ дөрвөн төрлийн автомашины хөлгөлдөг одоо ирчүүд энэ машин сонирхогчд маань ерөөсөө Жигүүр Карсыг сонгох юм байна тийм үү? Жигүүр Карсыг. За баярлалаа. Энэ зав ерөөсөө би бүр гайхалтай шүү дээ. Одоо манай сая Японоос буусан одоо сэлбэгүүд байна. 2024 оны Prado 150 1GD дизель 2800 мотор турбо. За тэгээ дээрээс нь 23-4 оны 2TR бензин мотор хороо, туслах хороо ингээд байж байна. 2010 оны Prado 150-ийн 4001GR мотор нь байж байна. За 185-ын бензин мотор байж байна, таран бүтүүртэй мотор нь байна, катушктай моторууд нь байж байна. За ингээд 150-ийн одоо орж ирсэн 23 оны ингээд тэнхлэгүүд нь байж байна. Урд хойд диспенсалууд нь байж байна, чулаакууд нь байж байна. Тав нь бол одоо гар юу гэдэг бүх сэлбэг нэнд байна. За одоо тэгээд дараагийнх одоо агуулах дээр очиж дараагийн сэлбэг үзье. Одоо манад одоо хамгийн хүмүүсээ асуугаад байдаг олддгүй ховор одоо урд дифференциал, хойд дифференциал, чулаак хамгийн их асуудаг зүйл. За дээрээс нь одоо энэ пиланз байна, хавчигч байна, өрүүлийн аппарат байна, зөв өрүүлтэй, буруу өрүүлтэй хамгийн их асууж байгаа сэлбэг нь манай дээр бүгд ирсэн байна. Манайхаар өргөнөөр үйлчлүүлээрэ. За бид бүхэн энэ удаагийн дугаараар Жигүүр Карсыг онцлоо. Жигүүр Карсыг маань хаяг гэх юм бол Хилийн цэргийн баруун талд, Горгаз яг хажуу талд, MT колонкийн чанга урд талд байрлаж байгаа учраас та бүгд олоход маш амархан төв зам дагуу байрлаж байгаамаа. Та бүгд маань өөрийн төмөр хүлгээн Жигүүр Карс авто сервист даатгаарай.